Хаанаас гарч ирсэн тодорхойгүй учир битүүлэх хачирхалтай араатнууд хүн төрөлхтөн рүү гинт дайрснаар дэлхийн сүүл рүү хөдөлж маш цөөхөн хүн амьд үлдэж чаджээ. Эдгээр араатнууд хаанаас гарч ирснийг хэн ч мэдэхгүй байсан бөгөөд хүмүүс үүнийг нэг бол халдвартай шавжнаас гаралтай үгүй бол харийнхан эсвэл бурхны гисгэл гэх мэтээр олон янзаар тайлбарлаж байсан ч бүгд ердөө таамаг төдий байв. Кино эхлэхэд манай голдур Паул буюу Николас Кейж ах маань сүрсэн хотоор хэрэгтэй зүйлсээ цуглуулан явж байх ба тэр алсад сонсогдох аюулын дохой дэлбэрэлтийн дуунаас холуур тойрон явсаар хотын захдах байшинд үлдээсэн 2 нялх хүүхэд дээрээ буцаж ирдэг. Ингээд энэ үйл явдлаас хойш 15 жил өнгөрсний дараа Паулийн 2 ихэр хүн өсөж томрон том залуус болсон байх ба тэд бүглүү хөдөө газарт нэгэн байшинд хоргодон өдрийн цагаар хэрэгтэй зүйлсээ цуглуулж шөнийн цагаар нуугдан амьдрах болсон байв. Нэг орой түүний хүү Том маш оройтож ирэх ба Паул ч хүүгээ гадаа төвшин хүлээж байгаад ирэхээр нь хамтдаа байшин руугаа ярангуйж орцгоодог. Дотогш орсныхоо дараа тэд хамгаалцсан хаалгаа битүүлэн түгжиж Паул 2 хүүгээсээ бүх зүйл аюулгүй болсон эсхийг асуухад тэд ч толгой тогтцооно. Ингээд тэд оройн хоолоо идэхээр ширээнд суусны дараа Паул хүү Томдоо дахиж оройтвол гадагшаа гарахыг нь хориглоно гэж анхааруулхад Том ч хурш Рүүзийн гэр бүлийнхэнд тусалж байгаад оройтсан талаараа тайлбарлахыг оролддог. Энэ үеэр Паулийн 2 дахь хүү Жозеф Томыг шоолонд хурахад Том ч урлан тэд хоорондоо зодтолдож эхлэхэд Паул урлан 2 хүүгээ болиулна. Хоолны дараа Паул гинтийн дайралтаас болгоомжлон гаднах орчноо шалгаж харин Том Жозеф 2 шатар тоглон өөрсдийгөө зугаацуулна. Гинэт Паулийн анхаарал ямар нэг үнэр авсан бололтой шалмааж Хроко нэртэй нохооруугаа шилжих ба Том ч юу болоод байгааг шалгахаар доошоо буудал гинэт ямар нэг зүйл хаалгыг хүчтэй цохино. Удалгүй Паулч Том туслахаар ирж тэд хаалганы ард нэвтрэхээр оролдож буй зүйлс оролдгоо зогсоож жимээгүй болох хүртэл хаалгыг хамгаалан дарж зогсдог. Тэд дээшээ гарч ирсний дараа Том Жозефийг тэдэнд тусалсангүй гэж үг хайхад Жозеф түүнээс дайралтын үеэр ямар нэг зүйл анзаарсан эсхийг нь асууна. Тэгээд Жозеф өөрийн олж мэдсэн зүйлээ хуваалцах ба гадаа байгаа араатнууд тэдэн рүү 3 удаа дайрсан бөгөөд эхнийх нь зүгээр л тест, хоёр дахь нь жинхнээсээ хаалгыг нэвтэх гэсэн оролдлого, харин 3 дахь нь цөхөрсөндөө хийсэн оролдлого байжээ. Маргааш өглөө тэд араатны саварнуудын мөр гарсан хаалгануудаа шалгаад эвдэрсэн хэсгийг нь засаж янзлахын тулд ойгоос мод цуглуулна. Дараа нь Паул гараж дотроо ямар нэгэн зүйл оролдож байгаа хүү Том дээрээ очин юу хийж байгааг нь асуухад Том ч эхлээд эргэлзэж байснаа дараа нь авда машин шиг зүйл босгохоор оролдож байгаа гэдгээ хэлэх ба түүний оролдого нь амжилтгүй болоод байжээ. Тэр Паулд машинтай болчихвол тэдэнд маш хэрэгтэй гэж бодож байгаагаа хэлэхэд Паул ч хэдэн зүйл оролдож зассны дараа машин ажиллаж эхэлдэг. Ингээд амжилтандаа баярлсан тэд машинаа унан гадуур хэсэг явж шалгаж үзэх ба буцаж ирснийхээ дараа Паул 2 хүүдээ машинтайгаа явж цонхнуудаа битүүлэх зүйлс олж ирэхийг даалгана. Том Жозеф 2 замд гарсны дараа Том Жозефэд хэрвээ түүнийг энэ машиныг босгоогүй байсан бол тэр өөр зүйл хийхээр төлөвлөж байсан гэдгээ хэлж уурлахад Жозеф ч өөрт нь Томын хэрэг байхгүй гэж хариу маргадаг. Үүний дараа Том Рүүзийн гэр бүлийн фермийн гадаа бууж Жозефийг нар жаргахаас өмнө ирж аваарай гэж хэлчихээд харин өөрөө тэднийх рүү явна. Ингээд Томыг Рүүзийн гэр бүлийнхний ферм рүү ороход үүдэн дээр нь харуулж зогсож байсан нэр ухтан авч Томтой мэдлэх ба дараа нь эхнэр нөхөр рүү зүүд түүнийг их баяртайгаар ухтаж авах бөгөөд Том тэдэнд өчигдрийн ажлаа дуусгахаар ирснээ хэлдэг. Дараа нь түүнийг хувийн дус авахаар оролдож байтал тэдний охин Шарлот Томтой яриа өрнүүлэн аав нь түүний өчигдрийн эхлүүлсэн ажлыг аль хэдийн дуусгачихсан гэж хэлээд Томыг фермийн талбай руу дагуулan явдаг. Том яагаад Рүүзийн гэр бүлийнхний ферм дээр орой хүртэл саатаад байсан нь тодорхой болох ба Том Шарлот 2-1-1-ндээ татагдан учиртай болсон байжээ. Ингээд тэд дэлхийн сүүлийн талаар ярилцсаныхаа дараа Томыг явахаас өмнө хоорондоо тэврэлтэн салах ёс гүйцэтгэн. Харин энэ үеэр Паул хүрхрээний хажууд Цун тамхи татах ба түүний харц хадан дундах хачирхалтай хар нүхтээр төвлөрдөг. Харин Жозеф голын дэрэгдэх нэгэн хаягдсан хөлөг онгоцон дээр ирж хэрэг болчмоор зүйлс байгаа эсхийг шалгахаар орсон боловч хаалгыг нь нээхэд сүрэг нисдэг шавж түүн рүү дайрсан тул яран буцна. Энэ үеэр Том модон дундуур гүйж байгаад санамсаргүй чулуун дээр халтран Том нөх рүү унах ба удалгүй Жозеф Томтой уулзахаар тохиролцсон газараа ирсэн боловч Том ирээгүй тул ганцаараа гэрлүүгээ харьдаг. Ингээд Жозеф тэднийг төвшин хүлээж байсан аав дээрээ ирээд болсон бүх зүйлийг хэлэхэд Паулч Томын араас явхаар болж Жозеф тэднийг буцаж ирэх хүртэл хамаг хаалга цонхоо битүүлээд гэрээсээ гарахгүй хүлээж байхыг даалгана. Дараа нь Паул хүүгийнхээ ирэлт гарч харин энэ үеэр Том агуй дотор сэрдэг. Тэр хав харанхуй байсан учраас асаагаараа асан гэрэл гаргасан боловч ямар нэгэн гарц олж чаддаггүй бөгөөд удсанчгүйнийг араатны савар нүхнээс гарч ирэн түн рүү дайрахаар архирна. Ойд явж байсан Паул энэ чимээг олж сонсон тэдэн рүү гүйх ба Том ч энэ үед утгаа гаргаж ирэн араатны савар руу хутгалдаг. Ингээд түүнийг арга шухартал гинэт нэг зүйл толгооноос нь барьж авсан боловч азар энэ үед аав нь ирээд өнөөх араатан хутгаараа дүрж ална. Улмаар Паул агуу руу орж хүүгээ гимцэн эсхийг шалгаад дараа нь ямар нэгэн зүйл дотогш оруулахгүй тулд агуун гарцуудыг битүүлэхээр болдог. Харин энэ үеэр Жозефийг гэртээ унтаж байтал хаалганыхын завсраар урт саруу орж ирээд түн рүү урт хумсаа сунган хүрэх гэж оролдоод бүтлгүйдэнэ.
Гэсэн ч өнөөх аратан удалгүй хаалгаар нэвтрэн орж ирэхэд Жозеф түүнийг урьдчилж бэлдсэн урхиндаа оруулан барьж авдаг. Ингээд үйл явдал Паул Том хоёрлоо шилжихэд тэд жагуун гарцнуудыг чулуугаар битүүлэн хаах ба гэтэл гинэд газар чичирхийлэн хөдөлж Паул ямар нэгэн зүйл газар доороос малтан гарч ирэх гэж оролдож байгааг ойлгоно. Улмаар тэр Томыг агуун ханаас сайн барь гэж хэлээд газар руу өөрт байсан динамита шидэн тисэлдэг. Маргааш өглөө нь Жозеф сэрээд аав ах хоёрынхоо эрэлт гарах ба харин энэ үеэр Том нурж унсан чулуунуудыг малтан аавыгаа агуугаас чирч гаргана. Удалгүй Жозеф ухаан алдсан аавыгаа чирэн явж байгаа Томыг олж ирээд тэд хамтдаа аавыгаа машиндаа өргөж оруулаад яаран гэрлүүгээ буцацгааж дэлбэрэлтэнд өртөж шахтан ухаан алдсан Паулыг орон дээр хэвтүүлдэг. Ингээд Том нойрмоглож байснаа Жозефийн өрөөнөөс чимээ гарахыг сонсож хайрцагны хөшгийг ярах гэтэл Жозеф түүнийг болиулаад өнгөрсөн шөнө аратнуудын нэгийг барьж авсан талаараа хэлдэг. Томч түүнийг галзуурчхаж гэж бодоод хөшгийг яран дүүгийнхээ үнэн хэлж байсныг ойлгон цочирдох бөгөөд Жозеф түүнд өнгөрсөн шөнө аратан гэрт нь нэвтрэн орж ирэхэд ердөөл 8 минут болсны дээр тэд ердөөл хоёрлоноо байсан гэдгийг хэлнэ. Түүний ажигласнаар аратнууд илүү ухаалаг болж байв. Том өнгөрсөн шөнө аавтайгаа хамт маш олон аратны учрыг олсноо хэлээд Жозефийн барьж авсан аратныг ч бас алахыг санал болгоно. Ингээд тэд аратны байгаа хайрцагны хаалгыг онгойлгоход аратан нарны гэрлээс цухтаахын тулд орны доогуур орж нуугдах ба энэ үеэр тэдний нохоо Роко хурч ирээд аратан руу дайрдаг. Энэ өмнөний үеэр аратан ойрхон байсан Том руу дайрч унгаах ба Жозеф болонд байсан шүүрийг авч аратныг хөдөлгөөнгүй дарснаар Том энэ завшааныг ашиглан зүхээр толгойг нь тастаж алдаг. Үүний дараа Том ядаж лавда ямар нэг шархны тос юм олохын тулд Рузийн гэр бүлийн эдлэн рүү явахыг санал болгох ба харин ухаалаг Жозеф тэднийг ямар нэг тусламж үзүүлэхгүй гэдэгт итгэлтэй байдаг. Гэсэн ч өөр арга байгаагүй тул тэд эцэст нь аавыгаа аваад Рузийн гэр бүлийн эдлэн дээр ирэхэд эхнэр нөхөр Рузүүд гээд тентхийн хүмүүс аавд нь туслахаас татгалзна. Ингээд Жозеф ч тэндээс явах гэтэл Том хаачих гэж байгааг нь асуух ба Жозеф ч ахта уурлан зөвхөн амин хувиа бодож бусдыг аюулд оруулах үйлдэл хийдэг ямар ч бодлогогүй гэх мэтээр зэмлдэг. Том ч дүүгийнхээ үгэнд уурлан түүнийг барьж аваад хоолойг нь боож эхлэхэд Шарлот тэднийг салгадаг. Дараа нь Жозеф аавыгаа аван гэрлүүгээ буцаж харин Том тэнд үлдэх бөгөөд Шарлот түүнд итгэцүүл өгсөний дараа тийж дотн мөчийг өнгөрүүлэн хоорондоо үнсэлцэн. Гэтэл энэ үеэр Шарлотын аав орж ирэн тэдэнд саад болж Том руу их л уртаагаар хардаг. Ингээд Том Шарлотоос им өгөхийг гуйхад Шарлот түүнд нууцаар савтаа им өгөх ба Том чимийг аваад гүйж байтал Рузийн эдлэнгийн манаач түүнийг буу тулган зогсоогоод Томыг им хулгайлаа гэж буруутган мөртөө хамт явахыг шаарддаг. Харин энэ үеэр Жозеф аавтайгаа хамт гэртээ буцаж ирээд байшингийнх нь гадаа буун хар шороо болсон байхыг анзаарах ба тэр аавыгаа гэртээ оруулчихад гараж руугаа явна. Гараж дотор нь аратнуудын мөр гарсан байх бөгөөд Жозеф тэднийг газар доор нүх ухсан байж магадгүй гэж зэжиглэн хайсан боловч юу ч олдоггүй. Ингээд харанхуй болоход тэр чамаг хаалга цонхоо битүүлэх ба гинэд тэр санамсаргүй хевсэн доорх аратнуудын ухсан нүх рүү ундаг. Харин энэ үеэр Рузийн гэр бүлийн эдлэн дээр хэсэг хүмүүс Томыг барьж аваад хулгай хийсэнд нь шийдэхээр түүний гар хөлийг хүлж будаж алхаар завдах ба гэтэл энэ үеэр буу барьж байсан ирлүү гинэд аратан дайрч түүнийг газар доорх нүх рүү татан оруулдаг. Энэ үеэр орондоо унтаж байсан Шарлотын аав чимээ гарахыг сонсож шалхахаар бостол гинэд түүн рүү аратан дайрч түүнийг савраараа сийжин. Дараа нь өнөх аратан ихнэрлүүн дайрч ноён Руз сүүлийн хүчээ шавхан ихнэрээ зүхтаалгаж амжсан боловч хатагтай Рузыг охиноо хайх зуур аратан түүнийг гүйцэж ирээд хэрцгийгээр алдаг. Энэ дуу чимээнээр Шарлот сэрж юу болоод байгааг харахаар гарч ирээд угаалгын өрөөнд байгаа аратныг олж харан маш их айн цочирдож чангаар хашгирна. Энэ үеэр Томтой хамт байсан хүмүүс рүү ч аратнууд дайрч нэг нэгээр нь алах бөгөөд Том ч арай гэж хүлээсээ тайлж чадсан боловч нэг аратан түн рүү дайрдаг. Гэтэл яг энэ үед Шарлот гарч ирээд аратныг буудаж алах ба хоёр хосч аратнуудын дайралтанд өртөж юучгүй шатаж байгаа эдлэнгээс цухтаан Томын гэрт ирнэ. Жозефийг хаалгаа тайлахад Том дүүдээ Рузийн гэр бүлийн эдлэн дээр болсон бүх зүйлийг тайлбарлаад тэндээс авдаа зориулж авсан имээ Жозефт өгөөд өөрийнхөө бодлогогүй үйлдэлд уучлалт гуйдаг. Ингээд удалгүй аав нь ухаан орж Жозеф түүнд газар доор ухсан нүхний талаар хэлэхэд Паулч тэднийг дайралтанд бэлт гэж хэлдэг. Улмаар Жозеф төлөвлөгөө боловсруулж тэдч гараажт байсан зүйлсийг ашиглан аратнуудад өрх бэлтэх ба удалгүй аратнууд байшин руу нэвтрэн орж ирэхэд Том нэгийг нь хутгалан алж харин Шарлот өөр нэг аратныг буудан ална. Тэд бүгдээрээ дээд давхар руу гарч цухтаан Паул өрөөнөөсөө гарч ирээд Шарлотоос бууг авч шал руу буудан цоолох бөгөөд дараа нь тэр түн рүү бөөнөрөө дайрсан аратнуудтай бейсболын цохиураар үзэлцэж байтал аратнуудын доорх шал цөмрөн доош ундаг. Гэтэл нэг аратан тэдний байгаа өрөөнд нэвтрэн орж ирэх бөгөөд бүгд өнөөх аратан руу дайран түүний хоолойг боож ална. Дараа нь тэд Жозефийн төлөвлөгөөний дагуу байшин тэслэх тесрэлтээс нуугдахын тулд өөр нэг өрөөрөө цухтаан орох ба Паул хүүхдүүдтэй нуугдах цаг өгөхийн тулд тэднийг дотор оруулан төвжээд өөрөө гадна үлддэг. Жозеф ааваасаа хаалгаа онгойлгохыг гуйсан ч Том түүнийг хурдан нуугдах хэрэгтэй гэж ятгаснаар тэд бүгдээрээ хөргөгчн дотор орж нуугдах бөгөөд удалгүй байшин тэрчгтээ дэлбэрнэ.
Ингээд тэд азар дэлбэрэлтэнд өртөлгүй амьд үлдэж хөрөвчин дотроос гарч ирээд аавыгаа хайж эхэлсэн боловч шатсан байшин дотроос араатнууд гарч ирсэн тул манай гуравч машиндаа суун тэндээс зүхтахаас өөр аргагүй болдог. Гэтэл араатнууд дээрээ овооролтон гарч дугуй хэлбэртэй болоод тэдний араас хөөх ба шаарлаад хид хідэн удаа буудсан боловч ямар ч нөлөө гараагүй тул эцэст нь аргаа барж буугаа шидтэл араатнуудын үсгсэн цагираг нурж тэгж унаж өгдөг. Маргааш өглөө нь Том, Жозеф, Шарлот 3 эцэг эхийгээ оршуулад тэдэнд сэтгэлийн үгээ хэлж салах ёс гүйцэтгэн. Ингээд оршуулах ёслолын дараа тэд машиндаа суун араатнуудын эсрэг тэдэнтэй хамт тэмцэх өөр хүмүүсийг олох аялалдаа Рокко нохоогоо дагуулan гарч байгаагаар кино тогсно.